Сайн байцгаана уу? За өнөөдөр их сонинтэй 5 сарын ихээр ялгуун аксессуарис компаниас одоо бүгдээрээ бүтээлч гэдэг тийм уралдаан зарласан байсан. Тэр уралдааны инста дээрээс олж хараад тэгээд энэ гоё уралдаан байсан учраас шууд оролцсон. Уралдаанд оролцох болсон нь болохоор ялгууны одоо альчуурыг бүтээлчээр зангидж оролцох тийм уралдаан байсан. Тэр над уралдаан маш таалагдсан учраас шууд оролцсон. Тэгээд уралдааны эцэст бол ялагч болоод ялгуун компаниас бэлгээ шуудангаар хүлээж аваад бай. Тэгээд ингээд ялгуунаас ирсэн бэлгээ задлж үзье. Бас сонирхолтой. Тэгээд хоёр тал бэлгээ ирсэн байна. За дотроо хормоос гараад тэгээд тусгай ууцтай энэ цонхоор дахиад бас ууцтай. Тийм ялгууны шинээр гарсан загварын цонх. Тэр нэг тийм хавхан хэлбэрийн өөрхөн хэмжээ нь гараад баримжаал иймэрхүү. За дотор нь юу вэ? Ийм оср, хар оср. Тэгээд шар осртай байна. Энэ болохоор арай гоё юмсаг сулдан оср байна. За дотор талдаа голдоо нэг карматай. Тэгээд хажуу талдаа хана талдаа бас нэг карматай энэ нэг карматай. Цонх материал нөгөө сайжруулсан арьс гэсэн. Тэгээд ерөөхдөө бийтэй айтах юм байна. Заваас нэг мэдээсэн. За өдөр тутамдаа бол энэ осроо хийгээд явах боломжтой юм байна. Энэ тасрын юу байна? Энэ болохоор нөгөө ачуурны үлгүүр гэсэн. Энэ үлгүүрийг болохоор уралдаанд оролцсон нийт хүмүүст энэ ачуурны үлгүүр өгчээсэн. 3 5 гэдэг чинь 15 ачуур багтах юм байна. Хангалттай. Тэгээд бас нэг бэлэг байгаа. Зөндөө гоё бэлэг өгсөн. Энэ альчуур. Энэ альчуурны онцлог нь болохоор яг энэ цонхтэйгээ адилхан хэв хаартай. Тэгээ цонхээ зөнгээ альчуураа дээгүүрээ зүүгээд ингээд хослуулах нэ. Альчуурны хэмжээ нь болохоор 55 гэж байна. Ерөнхийдөө зөндөө шууд ингэж нэг зангидаа гоо айтаахан тэгээд бас малгайны оронд одоо цон халуун болж байгаа учраас малгайны оронд тэр малгай хүндтэй бас халуун ороо тэгээд энэ альчуураараа бас ингээд толгоо ороо бол бас зүгээр санагдлаа. За энэ осроо аваад нөгөө хоёр осрыг бас хийж үснэ. За энийг бас хувцсныхаа өнгөтэй зохицуулаад тийм шар дуу эсвэл шаргал дуу онгийн хувцастай хувцс өмссөн үедээ энэ осроо бас хийвэл зүгээр юм байна. За дараагийнх нь совдоо осроо жоохон тийм гоёлын ч юм уу эсвэл нөгөө юм сувдан зөвлөлттэй бол хослуулаад тэр үед нь энэ осроо хийвэл гоё юм байна. Хөрх юм байна. Иймэрхүү. Альчуурныхаа үлгүүрт альчуурнуудаа үлгэж эзнэ. Нэмгэн голдоо нэмгэн альчууруудаа энд үлгэх юм уу? За энэ ялгууны альчуур энэ альчуураар уралдаанд оролцсон. Альчуур. Тэгээд энэ бас ялгууны альчуур байна.
ялгуун Цэн хүнд нь өөр одоо бүр сэтгэлээгээ бас ингэж зүйцэн ч болох юм байна. Энэ бас гоё бэлэн байна. Энэ цог ер нь бол сайжруулсаар гэсэн ерөөхдөө бас хөөрхөн хэрдэлтэй бийтэй юм байна. Хамгийн гол нь багтаамж нь чухал учраас одоо өөрийнхөө хэрэгэлдэг юмнуудыг бийтэй авч явдаг юмнуудыг энд бүгдийг хийж үзнэ. Тэмдэглэлийн дотор орох хэвээр нарны шил тэгээд гар утас, ойр зүрээ юм орсон хөшлөг, урчин нарны тас орох хэвээр. Энэ бас ойр зүрээ одоо микрокарт, флаш орсон бас хөшлөг. Тэгээ бал орно. За эдгээрийг бийтэй авч явдаг. Өгд орцсон. За тэгэхээр цэглааны татаад үзье. Нас татчихлаа. Хангалттай бүгд орсон. Одоо энэ цүнхээ альчууртай хастуулаад өдөр тутамдаа бас яаж өмсгөө санаа өхөднөөс одоо сонирхолтой.